Мэдээ үргэлжилж байна. Монголд ажилгүйд газар авсны бурууг ажлын байрны орчин нөхцөл муу байгаатай холбон тайлбарлах нь түгээмэл байдаг. Гэхдээ үүний шалтгаан нь хүмүүр дээд боловсролоо хошуурч амьдралд ойрхон мэргэжлэр суралцсгүйгээс улбаатай гэж мэргэжлийнх нь тайлбарллаа. Иймээс мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд эрэлттэй мэргэжлэр залуусыг сургах нь чухал болж байна. За Монгол залуучууд ажлын байр байхгүй, ажил олдохгүй байна гэдэг гомдол тооцдог. Энэ нь ерөнхийдөө ажлын байр байхгүй дэвш Монгол улс ажиллах хүчний илүүдд орчихсон гэдгийг зарим байгууллагын тодтогч байна. Тухайлх юм бол Монголын ихтэй сургуулиудыг жилдээ 32-аас 38 мянган оюутан төгсөж гардаг. Эдгээр оюутнуудын дөнгөж 30 гаруй хүн нь мэргэжлэр ажилд ордог гэсэн судалгаа байна. За дээрээс нь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгсөж байгаа оюутнуудыг аваад үзэхэд эдгээрийн бол 70% нь ажилдаа очих гэсэн тооцоолол байдаг. За тэгэхээр ерөнхийдөө дээд боловсролтой иргэнийг бэлтгэх гэхээсээ илүү төр мэргэжилтэд ажиллах хүчнийг бэлтгэх шаардлагатай. Товчхондоо хаана ажлын байр вэ? Тэр хэмжээнд төгссөн мэргэжилтэд ажилтнаа бэлтгээд явах боломжтой. Ингэх юм бол ажилгүйд тэр хэмжээгээр багасах боломжтой юм а гэдгийг хэлж байна. Монгол Улсын хэмжээнд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцдаг оюутны тоо 70 мянга, харин ихтэй сургууль хэлсэж боловсрол эзэмшээс суралцж байгаа оюутнуудын тоо 150 мянга орчим гэсэн судалгаа бий. Тооноос нь харахад дээд боловсролтой иргэдийн тоо нэмэгдэж инхрээр нийгэмд өрөөгөөж өгөх юм байна гэж харж болох ч гэлээ. Нөгөө талдаа эдгээр олон мянган оюутнууд ажилд орж чаддаггүй. Ажилгүйчүүдийн игнэг хилээд тосрох нь илбэг. Үүний шалтгаан нь оюутнууд их сургуулийн нэр хүндийг чухалчилж төгссөний дараа ажил олдох, амьдралдаа хэр нийцэх вэ гэдгийг харгалзаж үздэггүйтэй холбоотой гинэ. Иймээс ч их сургууль төгсөөд ажил хайж байгаа залуучууд олон байна. Тухайлбал Монголын залуучуудын холбооны дэргэдэх залуучуудын хөтөлбөрийн төв бирж байгуулагдсан цагаас хойш 32 мянган оюутан төгсөгчид ажилд орохоор анкетыг бүртгүүлжээ. Хэрвээ тухайн ажлын байранд тохирох мэргэжилтэн байвал ажил олдох амархан, харин оюутнууд хоосон нэрэнд хууртаж сургууль гэлсэн байх нь олон гинэ. За албан судалгаагаар бол ихтэй сургууль төгсөж байгаа нийт төгсөгчдийн 30% мэргэжлэрийн ажлын байранд ордог. За мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгсөгчдийн 70% мэргэжлэрийн ажлын байранд ордог гэсэн судалгаа байгаа. За эцэгчүүд маань, залуучууд маань илүү дээд боловсрол эзэмшихийг эрмэлзэж байгаа учраас дийлэнх хөвдийн залуучууд дийлэнх сурагчид маань төгсөнгүүтээ ихтэй сургуульд хэлсэн суралцж байгаа. Өнөөдрийн байдлаар 10 мянга гаруй залуус идэвхтэй ажил хайж байгаа гэсэн судалгаа бий. Сүүлийн үед улс орнд эдийн засгийн хямралт нүүрсэнтэй холбоотойгоор ажил олгогчид байнгын ажлын байранд ажилтаа авахаас илүү бага хөлсөөр цагийн ажилд авч ажиллах сонирхолтой болжээ. Гэхдээ үнэхээр мэргэжлийн ач холбогдол ур чадварыг харуулж чадах юм бол хэндэж боломж бий. Одоогийн байдлаар нэг 190 орчим байнгын ажлын байр, тохирцсон тоогоор ингээд нэг ажлын байранд хэд хэдэн хүн гэдэг агуулгаараа нийт орон тоог нь аваад үзэх юм бол 20 гаруй төрлийн ажил дээр 100 гаруй цагийн ажилтан ажилд авах санал захиалга ажиллаж байгууллагуудаас ирсэн байна. Нөгөө талд нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд бидэнд бас 32 мянга гаруй залуучууд ажил хайгчаар бүртгүүлсэн юм байна. Тэгээд эдгээр ажил хайгч талыг ажил олгогч талыг хооронд нь холбож өгөх, уялдуулах, магадгүй ажил орч чадахгүй ажиллагч байх юм бол яг ямар шалтгаанаас ажил орч чадахгүй байгаа гэдгийг нь тодорхойлж тэр шалтгааныг арилгах зэрэг олон үйл ажиллагааг бид нар санаачилж зохион байгуулж байгаа. Ажилгүйдлийн төвчнийг бууруулах нэг эхлэн чадвардаг мэргэжлийг бэлтгэх. Ингэхдээ анхаарах хамгийн гол зүйл нь заавал дээд боловсрол руу хошуурах биш, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж, амьдралд ойрхон мэргэжил эзэмшиж, төгсөөд ажлын байртай болох боломжийг илэрхийлэх нь